Арангаа аймгийн аяз жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчлэгээний байгууллагууд болоод малчин кемпийг ажиллуулж байгаа малчид мөн мөн харилцагч талууд оролцсон аяз жуулчлалын зөвлөлт хуудсыг зохион байгуулж байгаа. Тэгээд бид нар сүүлийн 3 жил аяз жуулчлалын салбарт хийсэн ажлуудаа дүгнэж ярилцаад алдаа оноогоо ярилцаад цааш тех ажиллагаа төлөвтэй гаргаж ирж байгаа. За нэгдүгürt мэдээж бид нар Арангаа аймаг нутгийн иргэдэд түшгэлсэн малчин ард иргэдэд хашир орлого гэдэг малчин кемп хөтөлбөрийг хөргөжүүлсэн. За энэ энэ жилээс яаж ирэхээр энэ малчин кемпийг гэр бүх төсөлтэй хамтраад албан ёсны захиалгаар ордог. Захиалгаа гэр бүхээр дамжуулж хийгээд малчин айлууд маань хүн хүлээж авдаг. Тэндээс манай гэр бүх бол өөрөө тодорхой хураамж аваад маркетингээ хийгээд явах. Энэ хилцлийг нэгдүгürt байгуулж чадлаа. Хоёрдугаарт манай аймагт үйл ажиллагаа хийж байгаа бүхэл байгууллагууд олон улсад өөрсдийгөө танилцуулах, энэ сүлжээнд нэгтгэх ажлуудыг Хорекко гэдэг хамтарч зохион байгуулах юм шийдвэр гарлаа. Ингэснээр аль нэг улсын иргэд манай аялагчид маань интернет орчноос Арангаа аймгийн аяз жуулчлалын салбарын эхний мэдээллийг зочлох үйлчилгээний хоол ундны үйлчилгээний мэдээллийг интернетээс бүхэл сайтуудаар аппликейшнаар дамжуулаад авах боломжийг бүрдүүлэхийн эхлэлийг тавилаа. Энийг бол Хорекко компани Арангаа аймгийн эртний нүүдэлчтэй үлгээ аяз жуулчлалын холбоо хамтраад зохион байгуулна гэж үзэж байгаа. За дараагийн дугаарт мэдээж Арангаа аймгийн 100 жилээс хойш арав фестивал жил болгон зохион байгуулж байгаа холбоотой. Энэ арав фестивалыг зохион байгуулах арга комплекс хамт олон байна. 2026 онд фестивалийн хүрээнд зохион байгуулахад үйл ажиллагаагаа танилцуулаа. Тэгээ энэ үйл ажиллагаатай холбогдуулж манай аялын компаниуд байна бас аяллаа зохион байгуулах, танилцуулахын үйл ажиллагаа боллоо гэж үзэж байгаа. Арангаа бол мэдээж арав фестивалаас гадна бас Өгийн нуур дээр өвлийн аяз жуулчлалыг хөгжүүлэхээр фестивалыг зохион байгуулж гисэн бол ер нь шашны аяз жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас Захирынхаа 2 багшийн шүтэнд хүндэтгэл үзүүлэх даншиг наадмыг энэ жил 2 багштай хүндэтгэл үзүүлэх энэ даншиг наадмыг зохион байгуулж байгаа. 6 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд шашны томоохон ивент арга хэмжээг хийгээд төлөвлөсөн бэлтгэл ажил хангаад ажиллаж байна. Дараагийн дугаарт Арангаа аймагт аяз жуулчлалын салбарт тулгамдж байгаа олон асуудлууд байж байгаа. Энэ бол аяз жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхэд орон нутгийн удирдлагууд иргэдийн хурлын зүгээс газар олголт явагдахгүй байгаа. Мөн ус аршаа ашиглахад тодорхой зөрчлүүд үүсэж байгаа. Мөн дэд бүтцийн сул дорой хөгжил, замын нөхцөл байдал гэдэг олон асуудлуудын талаар хөндөж ярьж дараагийн жилүүдэд хийгдэх энэ жил хийгдэх ажлуудаа сөрөх үеийн хвшил хамтдаа аль ажлыг хийх вэ гэдэг талаар зөвлөлт хуудсыг зохион байгуулах. Эндээс тодорхой мэдээллүүдийг өгөөд энэ салбарт тулгамж байгаа асуудлууд аймгийн зүгээс өөрсдийнхөө нөөц боловчоонд тулгуурлаж хийх ажлынхаа талаар танилцууллаа. Энэ жил бол аймгийн хэмжээнд хар хорин чиглэлээс хойшоогоо тариач чиглэлээ нийтээ 90 км улсын чанартай автоцамын шинжилгээг бол зохион байгуулна. Иргэдийн өмнө тулгамдаад байдаг бас түгжрэл үүсдэг цагаан давны постыг зүүн тал руугаа шилжүүлэн түүний тендер зарлагдсан зам тээврийн яам дээр явж байгаа. Их тамирын улсын чанартай автоцамаас тайгар чулуу руу явах автоцам энэ жил баригдаж эхэлнэ. Хоргийн тогоо чиглэлийн 13 км автоцам энэ жил ашиглалтанд орно. Чулуут сумтай холбосон автоцам ашиглалтанд орно гэдэг аяз жуулчлалын салбар, дэд бүтцийн салбарт бол энэ жил бас нэлээдгүй ажлууд хийгдэх талаараа бол энэ салбарын даавал мэдээллийг хүргэж өгч ажиллауллаа. 2023 онд аймгийн 100 жил болсноос хойш жил болгон Арангаа аймагт ирж байгаа жуулчдын эрс нэмэгдэж байгаа, түүгээр үйлчлүүлж байгаа ард иргэд үйлчлэгээний байгууллагын хүртээн Арангаа аймагт эргэж байгаа мөнгөн гүйлгээний урсгалууд 3 дахин нэмэгдсэн ч юм уу томоохон үзүүлэлтүүд байгаа. Үүнтэй зэрэгцээд бид нар энэ жил нэг онцлог ажил хийж байгаа нь аймгийн төвдөө аяз жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Цэцэрлэг хотыг аяз жуулчлалын хот болгон хөгжүүлэх гэсэн зорилтоор дэвшүүлээд манай аймгийн аяз жуулчлалын холбоос тодорхой санаачлаг гаргаад бас булгуулыг тойрсон аяз жуулчлалын зохицолбор байгуулах, үйлчлэгээ байгуулахын судалгаагаа эхлүүлснэг энийг танилцууллаа. Мөн аймгийн төв Эрдэнэ булган сумаас булгуулынхаа өмнө тогтчлтыг энэ жил технологич гэж байгаа талаарх төслөө танилцууллаа. Манай зарим хувийн аж ахуйн нэгжүүд шинэ үйлчлэгээ нэвтрүүлж байгаа талаараа бас тодорхой танилцуулгыг хийлээ гэж. Аяз жуулчлалын зөвлөдөх уулзалт бол Арангаа аймагт аяз жуулчлалыг 2026 онд юу хийх, цаашдаа ямар ажлуудыг өргөжлүүлж хийх юм бэ гэсэн талаараа зөвлөдөх уулзалт маань бас амжилттай боллоо гэж харж байна. Манай малчин кемпийнхэн гэр бүхийнхэнтэйгээ аяз жуулчлалын үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагынхантай нэг цагийн үйлчлэгээр уулзж байна.